За сайн байцгаана уу дэлхийн шатрал холбооны мастер аккаунт. Миний бие мэдчилж байна. Одоо та бүхэндээ тэмээний нүүд хэрхэн яаж нөхдлөхөөр зааж өгье. За тэмээ бол шатрын хамгийн сонирхолтой дүрс лээ. За тэмээ нь хүүгээр хүчийг тэнцвүүлж харьцуулж харвал 3 хүүтэй тэнцүү байдаг. За тэмээ нь диагоналаар нүүдэг. Диагоналаар гэдэг нь энэ цагаан хөлийн тэмээ. Цагаан хөлийн тэмээ бол цагааны юугаараа зөвхөн цагаан буудлаараа явна. Диагоналаар гэдэг нь үүнийг хэлнэ. За тэмээ нь дунд нь ямар нэгэн саад байхад түүнийг давж нүүх боломжгүй байдаг. Энэ тохиолдолд харуул тэмээ нь энэ гурван зөвхт нүүх боломжтой байна. За шатарт нэг талд 2 тэмээ байдаг. За үүнийг цагаан буудлын тэмээ гэж нэрлэдэг. Үүнийг болохоор бор буудлын тэмээ гэж нэрлэдэг. За жишээ татаж үзвэл энэ тэмээ шатрын хамгийн урт диагоналыг эзэлдэг байна. За энэ тэмээг харуул энэ тэмээ нь шатрын хамгийн урт диагоналыг эзэлдэг байна. За яаж нүүдэг тухай ахаа жоохон давтаад үзвэл за энэ хоёр тэмээ хизээж бие биентэйгээ уулздаг. Нэг юугаар ордог гэсэн үг. Бор хөлийн тэмээ нь зөвхөн бор хөлөөрөө, цагаан хөлийн тэмээ нь зөвхөн цагаан хөлөөрөө. Энэ хоёр бол хамгийн шилдэг хамтрагч нар билээ.